Зохиолч Жамингийн гал уул 102. Хай хүлээж үзээрэй та. Миний морь хүлээж л байгаарай. Чамд би гим хийх гээгүй байна шүү дээ. Наадам хөлийг чинь л янзлах гэсэн чинь харин чи гэж хэмээн зээр дүрээтэйгээ яриад зүүн урд хөлийн завсар шигдээд чамгүй удсан бололтой жижиг чулууг авах гэж тонгорооны үзүүрээр хөшин оролдов. Үрээний хөл сүрхий халж хий цавчилж хамраа дуугарган ухарна. Эзнэн тэр гайтай чулууг арайхийн суглаад цус гарч байгаа нөхрөө нь өтний хар тостой даавууч ихэж өгөв. Гэтэл зээр дүрээ хэрлээний үнэрээс сэжиглэж хамраа улам чанга хуйхруулан доороо цогчих боловч буруу харуулсан гурамсан чөтөрт баригдаад нэг их гавж чадахгүй байж. За одоо сайхан болсон. Чоны үнэр авсан юм шиг битгий маяглаад бай. Ямааны зан сайн моринд ёор зохгүй гэж мэдээрэй. Хэмээн үрээнийхээ далыг зөөлөн алгадаж сургамжлаад ундуй сүндөө орхисон эмээлээ сэмхэн авч гэрийн зүг алхав. Өвсөнд хараахан ороогүй нэл хургнууд гэрийн гадуур язгналдаж хэдгурваараа бөөгнөрөн хэвтээд наран дээцгийн тавлах нь эзэн малчны сэтгэлийг баясгам өнгөлөг тайван аж. Дорж гэрийн гадна хураалтай бараан дээр эмээлээ тавьж нутаг усаа тойруулан харахад цэнкэртэн сүмбэрлэх уулсыг хөнгөн сайвар найр бүрхэж амирлангуй нойрмог болгожээ. Малчны сэтгэл тэнгэрийн аясаар хойно. Тэр өнөөдөр сэтгэл ганцрах юмгүй том хөхөн байлаа. Алс өмнөх шовонгийн орой дээр адуун бүр түрхэн харагдана. Зүслэн харахгүй ч гэсэн өөрийн хэд гэдгийг тэр сайн мэдж байв. Нэг адуу хэсэг сэрвэн хадан дээр янгар адил шавхайн зогсож түүний цаана хурган цагаануудад давхарлан бүхэн газар тэнгэрийн өнгө аястай хөтөөгийн сайхныг харуулсан зураг болон цогцолжээ. Энэ лав муу хөвшин цагаан шүү гэж сэтгээд үүлэн дээр сийн тодрох адууны дүрсийг сүслэн таних чадах юм шиг хэсэг харав. Хээрийн гөрөөс арай биш. Ямар нэг бодмал гэдэг нь ялгарх төдий байгаа юмыг тэгж хараад ч үнэндээ дэмий байлаа. Гэсэн ч муу хөгшин цагаан морин нүдэ анаад сүүлээ ялгүй өргөсхийн зогсож үүрэглэх мөртөө эргэн тойронд бутуулын хуучин шаргал хадыг саяхан цугаж байгаа ногоо навчстай хамт шижгэнтэл таслан идэж буй ижил сүргийнхээ байдлыг андахгүй. Гэхдээ зогсоог нь хүртэл дорж нэгэнт нэгэнгүй мэдэж байлаа. Энэ хаврыг ч яах удавчглаа хөөрхий. Яс сайтай их шүү дээ. Одоо ч сайндаа 1-2 жилээс л хэтрэхгүй болсон доо. Тогоо тослно гэхэд даанч өрөвдөлтэй. Гэхдээ нэгдэлт өгөх. Зарж өрөвч бүр дэмий. Ай зөнгөөрөөлөг илдэрч яваад нүд анигдээ хөөрхий. Хөлөн суларч яс нь хүндэрсэн амтан эрвсний хоол болж л таарах байлгүй. Дорж гаднаас буус шороо болсон хэсэг ноос олж сэгсрээд гэрийн дээд бүслүүр тавьчуулангаа ийх үе сэтгэхүйд морьныхоос онцлог ясархаг том толгой дундаасаа доош шаргал өнгөтэй болчихсон шингэн сайвар сүүл үргэлж анившиж байдаг дөлгөөн ухаалагнууд хавдартай юм шиг дөвийсэн ясан өвдөгсөлт хөгшин цагаан тэртээ сэрвэн дээр биш гэрийн гадаа толгой хайлан зогсоо мэт сэтгэлд нургаж ирнэ. Дорж машины дугуйн хаймар хадаж бүхэлсэн ажлын гутлаа чулуунд тарчигнуулсаар хоолоогоо намлагхан засаад хаалгаа татан ороход босгоны доор шахам зөрж хөвтөд үүрэглэж байсан хоёр хурга золтойл гიშгүүлчихсэнгүй. Дээгүр нь харайж цаана нь гიშгээд самгардснаасаа болж хар тархинууд чинь золтойл гიშгүүлчихсэнгүй. Хуучин цагаар бол өвсөнд орчхоод гэлэлцэж явдаг нас үсттэй ээжээ гэд инээлээ. Гэрийн зүүн талд ямааны ацхан дээр сүхөрч суугаад шавг ортууз зуухандаа чихэж байсан ээж нь за цүг миний өмөө хоёр игэр хидийдээ өвсөнд ороод орхих вэ дээ. Ийм адилхан монднууд байх гэж. Чиний түүсэн шавгч нь сайхан хожуултай мөртөө ноот юм. Жаахан сэврэж байж төлөхгүй бол горьгүй нэ. Гэхдээ ер нь тэгээд галд хийх юмар муудах нь бай шүү хөөмин. Хэдэн тэмээ ойртод ирсэн дээр нэг жаахан аргалаа татаж авахсандаа ингэсээр байтал эд сайлын цагч боллоо. Айгүй бол бороо асахчихна. Гэхдээ чи заавгүй. Гэхдээ би ч хадалгүй. Айлын ханьгууч бүр хэцүү юм да.
Төгс буян чавганц 100-нд хийсэн түлээ хөнгөнөн асаж эхлэхэд амьс гацаар ихэр хургнуудаа босгож сувчлаад хаалгаа хөлөөрөө түлхэж онгойлгонгоо миний охин галд хүүрчихлээ. Гадаа ийм сайхан байхад гэрчигдээд юугаа хийх вэ? Хөг хай гэсээр босгож туулаа. Дорж онгорхоо орхисон хаалгаар тэртээ хүрэнт хингэрийг бүрхэн бэлжих хоноо харна. Сүрэг хон бэлчээрд тарч их олон болсон юм шиг харагдах бөгөөд тогтун уяг байдал ногоонд цадаж байгаагийн шинж. Төвний мэдхийн л тэднийх ягаачгүй эрт арын 3 голын дунд голын ихэнд гардаг. Маланч яаж ч доройтсон гэсэн энд ирээд л нүдэн сэргээд явчихдгийг дорж хизээний андахгүй. Манай хідэн мал дунд голдныг хүрээд ирбэл хамаараа газар тулж байсан ч л босоод л ирнэ. Хах хавраар аг шавган нүдлэн. Ус хужир тэгш нүмер дулаан. Ер нь шороогийн долоож байгаад л мал таргалчихдаг газар да. Хэмээн өв эцгэн ч доржийн 10 хэдхэн настайд өөд болсон өөрийн эцгэн ч олон удаа ярьж байсныг тэрүүл мартна. Тиймээс ч дорж бусад айлаас өмнө хэрд гарч ирэхдээ нэг их сэтгэл зовдөггүй билээ. Түүний амьдрал хонин сүрэг хоёр бүхэлдээ холбоотой. Хэдийгээр залуу боловч хоньны занг дорж хэний хэмбэг байгаас ч дутхгүй мэднэ. Тийм болохоор үржлийн шилмэл сүргийг тэдний дөхтөө нэгдлийнхэн ч нутгийн хашир хөгшжүүлж нэг их зовдөггүй байлаа. Харин санаа зовмоор юм бол тэднийг сүүлийн үед бүлээр л тун барагтай болсонд байв. Дүүнэр нь сургуулаа төгсөөд алс хос суучихсан. Их нь ажил авахалж сайтай хүн боловч ясны ирэхээр жилэрэх тутам доройтох билээ. Дээр доргүй л доржийг хань бүлтэй болоосой гэж бодох боловч гуч гарсан тэрээр нэг ихэм бодсон шинжгүй л явна. Хит ном гүндүүгүйгээсээ болоод хүүхэд хинзэтг нь хэмээн ээжигээ гүлхэд тэрээр тэгвэл таал нэг юм олоод ир гэж тоглоомд хувгаар өнгөрөөх юм уу? Эсвэл дэлгүүрт очиод танд дээлийн өнгө авчихтай адил амар биш шүү дээ гэж нилээд нухстай хэлэх билээ. Тийм болохоор бүр дугар хааж болоод за буян заяа нь мэдэг хэмээн өглөх боловч намайг өнкрөөд өгвөл энэ маань сүйд болно доо гэж битүүр шанална. Гал дээр цай буслан улайссан зуух руу насгарч шажигнан дуугархад дорж ухасхийн босож том гуйлан шангаар самрангаан ээжээ хүү ээж цаа ямар сүгээр сүлх юм бэ гэж нилээд цуурайтай чанга хийснээр тавиур дээрх сүү цагаа элдв юмтай савнуудыг өнгөж үзнэ. Сүүлийн үед чихэн хатуурч яваа ээж нь түүний хэлснийг дуулаагүй бололтой тагчиг. Ээж нь аргал хормойлон гэрийн үдэнд малчин хүний ёсоор алсын бараа харж хэсэг зогссноо. Доржоо. Миний хүү чагнаад орхиоч. Доод хөндөд шотонхо дуурайд байх шиг гэчгээд аргалаа дөрвөлжинд шижгэнтэл асгахад үүдээр туссан нарны гэрэлд өдий төдий бяцхан шаргал тоос бужигнан харагдана. Дорж ээжигээ түлхчих шахан зурж гарахтаа давс хийгээгүй шүү ээжээ. Жаахан мах буцлагчих. Хуучин борцныхоо өөхтөгөөс хэдийг үүчгээрээ. Эхээ цайгаан юулж орны хөндөй доороос хоньны хаа гарган нэн сурмаг байдлаар далч хүмөг 4 өндөр салган шалны өрөн дээрээ тавьчих үед тогоо цэвэрлэж ус хийнгэн түүнийгээ үүж тос болсон янгэрийн туламнаас өөхөн цэвцэж хэрцсэн хідэн борсны мэв. Нүүдлэр уудтай цагаан будаа хаана орчихсныг асуулгүй гаргачихлаа гэж эх амандан өглээд зөвхөн дотор талын мөнгөлсөн хүнхэр хараагаан авч нэг сайн үлээж мойног хурууныхаа өндгөр шуутран арчснаа цай хийж авлаа. Удалгүй ноосны цаг ирлээ. Хүү маргааш чоны авд явна гэж байдаг. Тэнгэр сайхан байвал ч юу алцаа ажтэй. Хэмээн бодсоор их цайгаа тайван очиход түүнээс нь нэлх ногоо аг шавг холилдсон зуны амт гарах шиг болно. Дорж орж ирээд хормой ханцын салбарсан муу тэрлэгийн тайлж баруун орны хөлд хаяад нэрэж мотоцикл дуурайд байх шиг болсон хэрнэ л бараа сурггүй байх юм. Дуран аваагүй болохоор энэ бул чулуун дунд тэмээ явсан ч харагдахгүй дээ. Гэсээр явган ширээний шургуулганаас донхор шаазангаа гарган өтгөн шаргалцаа хийв. Тогоон дээр мах даргин хуршсан борсны таатай үнэр гарахадаа дорж сүрхий өсөж байснаа мэдлээ. Доод айлуудаас нэг хүүхэд олж ирэхүү ээжээ. Айгүй улам маргааш багтаж ирэхгүй баха. Хүрэн хайрхныг бүгдийг нь нэгжнэ гэж баригадын дарга хэлсэн шүү дээ.
Тэнгэр хангааж сайхан байвал чи яах вэ хүү минь. Харин хідэн адуугаан ойртуулж туртай юм барьж авах юм биш үү дээ. Ойртож хариу тасраад л байна. Борошид зөлгөх нэ дээ. Юмыг яаж мэдхүү? Орой уруудаад Болдбаатар Халтархуу хоёрынхоо нэгийг олж ирэхээс хоёр нохой дагуулад тавьчихтаж хоньны наагур цагуур хүний бараа болоод байхаар болж дээ хөөрхий. Дүнгэж сургуулаасаа ирчихэд гэртээ хід тоногсон гих байхаад гэсэн ч тэр муусан хүүхдүүд над дээр ирэхдээ дуртай л байдаг да. Хаа газрын хүүхэд над руу шаваад байх санаатай л байдаг. Бас учиртай шүү хөөрхий. Хүүхдийн ивийг олохдоо таныг сайн болохоор тэр биз учирсаад байх юу ах вэ ээжээ. Гэх хүүхэд гэхээс миний бор толгойд ирэх болоогүй юм болов. Захиа занаа хэл сураг алах уу? Одоо тэрнээс хойш сар болж байна уу да. Нэг захиа ирсэн би танд хэлж байсан да. Буурал ээжийг өндөр газар битгий явуулж байгаарэ. Хөл муутай юм халтарч унаад гэмтчихин шүү гэсэн гэлөө. Бас л ирхэн болох гээд байгаа юм да миний хүүчин. Буурал ээж гэдэг сүд болдгийм. Уржнингийн цааж ил үзтээ намайг халтар үнээд хийрчихсэн чинь өчиргүй өшөрхөөд чулуугаар цохин хөөж зэл авахуулаад хөглөж явсан байхгүй юу? Тэрнийгээ бодохдоо ч одоо том болсон. Би битүүдээ хараад л байх юм. Тунд өгөж баймарсанж. Гисээр модон тавг шулуур залан мах гаргаж байтал гинт мотоцикл нийжигнээд гэрийн гадна ирж зогсов. Дорж хин нэгэн ирсэнд олзуурхан инээж. Ээжийн чихч тийм ч их муу биш байна. Доод дүүргэн дундуур л хөтөлж гарсан байхаа да. Гэж яриад ойр зүрэн ямаан санд мэндэгхэн хоош урагш болгож байтал миний зээр дүрээ гэхэд цаваа дуугаар тэр хоёр ачхүүгээ танин бөөн баяр хөөр боллоо. Миний мө бор толгойд бурхан өршөө гэж дуу алдаад төгс буянт чавганц яаран сандран өөдрөө зүгэлтэл амар заяа хөө год үсрэн орж ирэв. Эмгэн ачхүүгэн тэрч үнсээд хөгөө ерөө ийм том ир болох гэж бид хоёр ч мөн сая хүртэл чамайг л яриад сууж байла гэгчлэн өглөн. Амар заяа ав гахтайгаа золгоод хоймор тавьсан модон сандал дээр учрлын баяраас хөөрч инээ далдсаар суунгаан өчигдрөөрөө ирээд л наашаа гарах гэсэн чинь ахын дугуй хагараад гэж ярив. Тэгэндээ миний хүүч муу салбар ээждээ яараад гисээр төгс буян ханцуугаараа өөр ингэрэхгүй захилан ирсэн уйрал баярын нулимсаа арчив. Ач хүүн түүнийг огт ажиглалгүйгээр миний зээр дүрээ ямар байна гэж авахасаа асуув. Чиний зээр дүү чам шиг л бас нэг хөл доорхоо хардаггүй салхи шиг адсаг байна. Хөл рүү нь чулуу шаачхад гэрж дорж дог тоху болгон ярихад хөө нүдэ дүрлийлхэн их л чухалчилж байгаа шинжтэй. Тэгээд зүгээр үү гэлээ. Зүгээр. Гэхдээ эсвэл туурайг нь сольж өгөхөөс биш гэж хэлэхэд түүний үргэлж тоглоомтой ярьдаг занг мэдхүү тас инээж зүгээр болч яах вэ? Би өвөл зээр дүрээгээ цасанд шигцэх юм байна гэж зүүдлээд хөгшин ээж бит хоёр татаад л байдаг дийлдэггүй. Богино хүрээтэй бүрх тавьж хөх жигүүнэн тэрлэг гялалцсан өнгөтэй хар урт гутал өмссөн ачхуун 6 дугаар анги төгссөн хүүхэд биш бүр том ир болсон мэт эмгэнд санагдж байв. За миний хүү цаав. Юу идэх вэ? Наанч мах байна. Боорцгэл гэдэг хүндээ зөөх хөтөө боорц өгөөгүй. Ядраа байлгүй. Үгүй ээжээ. Би цангааг байна. Юм ч идэхгүй. Гарч ишиг урахтаа жаахан хөөцөлтий. Хөөе хаалаа гэж миний хүү бүтэн жил болоод ирж байж аягны амсар зуулгүй гарч мал хөөцөлдөх гэдэг чинь. За тэгээд таны хотынхан сайн уу? Аав ээж чинь ажилдаа шогшоод л үгүй мартснаас нөгөө муу шар дуу чинь ямар байна да? Эмгэн хүү хоёрын яриа түр завсарлахыг ажиглан суусан доржийн асуулаа. Хүү малгайгаан авч толны өмнө тавиад цэцгээ яах вэ? Үлгэн салган 5 гарсан. Тийм эрх хамтан 4-д орохороо паг болноз. Нөгөө сандаг ах яачих вэ? Гэв. Сумын төвд багшилдаг баг хүү сандаг нь тэрлэгнийхээ хормойг орон бүсэлчихсэн хэвээрэн орж ирэхэд их би заяагаан хараад чамайг мартчихач хэмээн дуулдлаа. Сандаг инээж за сайн байцгаана уу? Ахаар сонин ихтэй л үздэй гисээр баруун хойморт завлан суулаа. Ээжийн найзыг авчрах гэж энэ чулуун дундуур зүдэрлээ шүү.
За нэг цай уучгаад буцаж үзье. Ашгүй намаа гэрнэ гэд мах чанаа тавьчихаа юу? Үгүй чи юундаа яараа вэ? Отгон маань хүүхдээ гаргаагүй л байна уу? Отгон уу? Отгон ч арай болоогүй л дээ. Ажил гэж хачин. Аймагаас шалгалт ирсэн гэж хүүгэн хэлэхэд их урамгүйхэн царайтай болж ажил. Та нарт ер нь ажилгүй цаг байх биш дээ. Тэр муу охин төрөх боллоо. Шүл ус гэдэл доржид өглээд л суугаа юм. Бид хоёр яах вэ? Энд буусаар сайхан л байна. Одоо хүүмэн ирсэн бүрч толгоо өвдөх юмгүй боллоо. Малчин үдэн сэргээд явчихлаа. Миний муу зовлогч гайгүй. Өвчин хууч хөдлөхгүй овоол байна гэж их нийтийн дунд ярьж байв. Амар заяа жаахан цай хийж очлоод аяга явган ширэн дээр тавьж ээж би танд Бороевын угалцтай Монгол гутал авчирсан. Та үзэх үү гэд год үсрэн гарлаа. Ах トゥ хоёр ажил амьдралын холбогдолтой ойр зургийн хідэн өгсөлж суутлаа. Амар заяа ногоон брезентэн хүүдээтэй юм барьсаар орж ирээд "Маа ээж" гэд өглөө. Эмиг нь дуу алдаж "За ээж надаа баяжлаа да. Энд чинь бүгд миний юм уу? Ихэнх нь таныхаа" гэж хүү их л додгор хэллээ. Эмгэн хүүдний доторхыг гаргаж ирэхэд хүүн хиний өмч юу болохыг хэлнэ. Шин самбайд боосон хүнд юм гарч ирэхэд түүнийгэн ахад өгч өрөх. Бөөний дуран аав гадаадд явахдаа авчирсан юм. Бас нэг хутга байгаа. Тэр бас таних. Түүний би дам бахаас гуйж аваад танд өгч байгаа юм. Өөр танд өгөх юм байхгүй шүү. Тэгээд л бусд нь ээжих. Тийм бас том мэрэн алчуур часуулаан дугуй малгай нэг эмэг энтрийг тусна боосон байгаа. Түүнийг нансаа ихчид ээж өгөөрэй гэсэн. Би очихдоо өгнө. Бас миний зарим хувцас байгаа гэхэд эмэгэн "Үгүй том уут бэлэг өглөө" гэсэн. Өөрийнх нь л муусан цам цөмөд байх шивдэ гэд ач хүүгээ дооглон инэв. Хүү ялгүй царай улайлган жуумалцаж "Хүүгүй буцах замдаа өмсөх 2 цамц ганц өмднөөс өөр юм байхгүй. Цаа тэгвэл яах вэ? Уучлах талтай л юм байна. Үгүй энэ дурангийн чинь сайн үзье байцгүй. Миний дүч яг цагаа олж ирлээ дээ. Маргааш чоны авд мардах гэж байхад муу буунда зоож аваад гарахад гүрэн хайрхны хідэн боохой дорж хүүгийн гараас ч хаа зайлах вэ? Аль миний дөө гараад хонь хараад орхитоо гэхэд амар заяа годхийн гарлаа. Энэ үед дөнгөж хонноос ирж байсан хотны ноход түүнийг танин гэрхэлж сүйдмэд болцгооно. Төгс буянтгай хүүдитэй Чихрээвэнгээс тавглаж хоёр хүүгийнхаа зүгдөхүүлээд "За миний бор толгойтын ганцгалгаа идээрэ тамина" гэв. Ах トゥ хоёр Чехословак улсад хийсэн урт дуранг гар дамжуулан шохорхон. Төгс буянгай хүүдний хамгийн доороос ногоон сарс 3 хавтсан угалцтай гутал гаргаж "Үгүй ийм сайхан эмээг чинь одоо хаана өмсөх вэ? Ийм сайхан ойчтэй" гэсээр эргүүлэн тойруулан үзв. Гэтэл хүүхдүүд нь тэрнийг огтхон ч тоосон шинжгүй. Нөгөөхөд дуранг шохорхцоогоод байхад эмгэн ялгүй гондох сэтгэл төрлөө. Хідэн малын буян байлаач гэсэн ийм гутал хинч л авч өгч байлаа да гэж хэлэхэд дорж гайхасхын хараад "Ээжигдээ хүүхэд шиг. Тааж гоёлын гуталтай болжээ ээж минь. Аль наадах ч нөгөө хилээд байсан хутх нь байна. Аваад өгөөч" гэв. Ангийн зориулттай баймаар арьсан гэртээ гоёмсог утгач гэсэн хөдөөгийн эрд угалцтай гутлаас сонин санагдсан нь элт. Тэрээр худахыг мах огтлон шалгаад толтон дээрх бичгийг гаргаж ядан харж байснаа "Лавл ах их биш байна да. Уншаач хөө" гэд дүүдээ өгөв. Дүү навч харууд "Герман эд байна. Хийсэн он нь алга" гэвэл "Тэгвэл ч төмөр сайтай байж таарна. Харин энэ арьсан хүн хэрэг алга. Морино сунвал сөхөөрөө орчхож мэдхэл юм байна. Малын ноос ус өнгөрч завтай болоод ирэхлээр тэхэн эвэр зүсэж байгаад гайгүй сайхан хуу хий. Амар заяа сүр пархийн хараж орж ирээд амьсгаадаж "Хонь байж байна. Их доктортой байна. Зарим нь доод мараагаар орж ирж байна. Ёо. Хоёр нохойтой тоглоодгүй ч гэсэн чи сүй талах гэж байна. За ээж, таны гутал таарч гин үү? Хөмсөд үзээч" гэлээ. Эмигэн ач хүүгээ нэг юм хэлвэл хийлгэж салтыг мэдэх тул хуучин гутлаан тайлах гэж хөлжийн суугаад "Али миний хүү, үүнийг татаарай" гэж гуйв. Ач хүү нь эмэгний хөлийг өвдөхвээ гэж сансан янзгүй хоёр гутлыг нь гарын тамираар суглан хаяад "Ээж, энэ зун та мал сайх хүнтэй болж магадгүй шүү" гэв. Эмгэн түүний үгэнд их гайхаж
Аав ээж хоёр ч амралтаараа ирэх болоо юу? Тэгвэл чи бүрийг илаажээ гэвэл үгүй зүгээр нэг ихч ирэх гэж байгаа гэв. Ямар ихч? Хэн тэр вэ? Гүй бүр сони юм болох нь шив гэж амандаа дуурвал заяа их чухал юмны тухай нухацтай ярих байдал гарган орон дээр санд альж суугаад манай нэг өрөөнд суудаг ээжийн ажлын газрын ихч байхгүй юу? Айгуу сайхан зантай гадаадд дээд сургууль төгссөн гэж байгаа хэмээн эвлүүлж ядан хэлв. Лам минь гэж. Тийм тэнгэрийн дагин шиг амтэн чинь одоо энэ шар бууцан дотор хутгалдах гэж ирэх үү дээ хэмээн толгой сэгсрэв. За хаанаас та чамаар л дайжин хийгээ биз хэмээн дорж огт тоосон шинжгүй байв. Газар үзэнгээ цагаан эдэн дээр амрах гэсэн байхгүй юу? Намайг очоод та нартай яриад зөвшөөрвөл цахилгаан өгөөрэй гэсэн юм. Ёстой сони хэрэг болгон шив. Хөдөөгийн хөгийн амьдралд 2 хонолгүй л уйдаад буцах байхад чимгээ ихш тэг хүн бишээ. Ах トゥ байхгүй, асрамжийн газар хүмүүжээд л дээд сургуульд явж төгссөн хүн. Байргүй болоод манайд сус юм. Хөөхий гэж өнчин өрөөсөн амтан байх нь. Өөрөө л байж чадах юм бол одоо хамаа яв дээ. Тэгээд эмэгтэй амтан гих. Тэр холоос яаж энд ирэх вэ? Ирлээж гисэн яаж идэж хөө? Идэх хоол, уухунд, унтах орноос авахуулж ёстой л хөглөж гүйцэх байлгүй гэж эхийгээ сэтгэл зовон хэлэхэд сандаг шал тоосон янз вэ. Өөрөө ирээл гэж байгаа юм бол хамаа юу дээ. Амьдрал үзээд уул усан дунд сайхан амраад л буцна үз. Та хэдэд ч гэсэн хамжаа болж юу магад гэв. Тэр чи яах вэ? Гэхдээ тэр чин өөрт нь хэцүү шүү дээ. Манайх ямар цэвэр тохилог айлч биш. Ээж бид хоёрт хотын цэмцгэр хүүхэн идэж шүү дээ. Дорж уулна хинэггүй хүн боловч энэ явдал сэтгэлийг нэгэхэн зовоосон шинжтэй байв. Амар зяа тэдний ярианд оролцож ах ээж хоёр шал тэнэг юм а. Яадаг юм? Чимгээ ихчийг маш сайн хүн гэж хэлээд ахад та нар санаа зовлтгүй. Намайг морь унуул сургаарай гэж гуйсан юм. Ажилд хичнээн сайн гэж яста үзүүлээд өгнөдөө гэлээ. Тэр чин тэгээд хизээ ирэх юм. Одоо сандаг ах сум оруултал цахилгаан явуулна. Яг гарахаа болохоор мэдэгдэнэз. За чиний цахилгаан очоод тэр ирээд үлгэр болно үз гэж доржиг хэлэхэд та харж л байгаарай. Заавал ирэх юм чинь. Амар заяагийн царайд өөртөө хөдлөшгүй итгэсэн байдал илэрхий байлаа. За ээж минь нөгөө сумын үзлэг ирэхээс л дор юм болох нь байна шүү. Одоо яана гэж доржиг даваад уусхийн хэлэхэд их буй нараад болохоос энэ амтны үр юу бодож энд ирэх гэж зүтгэдэг юм байгаа хөөрхий хэмээн гайхан шогшорлоо. Игчтэй нэг дөр ажилдаг юм бол бас сүү цагаан эдэний талын мэрэгжилтэй байхаа гэж сандаг хувийн дүгнэлтийг хэлбэл тийм инженер гэхдээ одоо мастер хийж байгаа. Яванда дарахч болж чадах хүн. Орос хэлэнд бол ус цас. Англи хэл мэднэ. Бас шүлэг бичин. Тэгтээ сонинд гаргаагүй зүгээр л дүү бит хоёр дуншуулт юм. Баазар маань хум бат. Шүлэг мүлэг зохиодог юм л тэр чинь ирээд хэд хоног ажиглаж байгаад мөн хөгшин ахыг чинь тон шүүл дээр тогтоолгоод өгөх юм шүү. Харин ирсэн хоноо гадаад хэлээр ярих гээд байвал би хоньныхоо хэлээр л дуржигнуулчих нь да. Орос англи хэл мэддэг улс одоогийн залуучууд дотор л байдаг л байх. Тэгэхдээ над шиг хон малын хэл мэддэг хүн ховор үздэй. Доржийн энэ үгэнд хөгшин залуугүй нээдэм ханаадан боллоо. Чимгээ эгч та нарыг бүгдийг таньна. Би зургийг үзүүлээд та нарын тухай ярьж өгдөг байхгүй юу? Уухайс зураг хүн хоёр чинь ижил юм гэж үү дээ. Дорж хүүгийн гинэн ярианд хөгжин тажигнтал инээлээ. Тийм шүү. Нэрээ бүгдийг мэднэ. Чимгээ эгч таны морьтой зураг гадаадын анчинтай ахуулсан зураг хоёрыг чинь хараад ямар сайхан ирвэ. Лав их уужим сэтгэлдээ гүндүүгүү зантай ухаантай хүн байхаа гэсэн шүү. Бас тэгээд таныг аав шиг туранхай биш юм байна гэсэн. Одоо л мөн хөдөөний хөдсөнд бодолтой хөгшин бандаар дог хийхнэ. Тэгэж худлаа магтсныг нь шанд юу өгнө вэ ах чинь гэдэг орж хүүхэд шиг томоогүй нэлээ. Тоглосон бишээ үннийг л хэлсэн юм. Чимгээ эгчийн зураг надад би үзхөө гэд хүү гарч гүйснэ. Зузаан номд хавчуулсан зураг авчирч үзүүлв.
Усан ориглуурын ирмэг түшээд гойлог сайхан хөлөөс хойс хийж улаан хүрэн торгон дээл дээр жавхитл ороосон шар дурдан бүсэндээ эрхийгээ оруулан ташаадулсан аятай зогсоо. Энэ хүүхэн үнэхээр хөдөөгийн бор дүрхэн амьдралд зохицох аргагүй булбарай сайхан ажээ. 2 салаа сүлчин үснийхээ нэгийг урд руугаа унжуулж тасгаар өнгийн дуграх малгайг маяг тааруулан духтуулсан өтгөн хар хөмсгтэй гоо цагаан царайг нь улам тодруулжээ. Тэд зургийг гар дамжуулан үзэж байв. Угийн дууцуутай дорж хүртэл ямар дэгжин амтан бэ тамин гэж өөрийн ирэхгүй дуу алдчихад ичсэндээ болж ширүүн хар үсээ сүргүүлэн илв. Төгс буйнтгай хэл хүүгээ олохгүй шогширч ёстой л усын дагна гэж л ийм байдаг бах та. Энэ нүүр царай үүсэг эзэг нүдний давхраа гүтэр том сайхныг нэ. Ийм сайхан амтан тэгээд ах туучгүй өнчүн ханижилчгүй ганцаараа явдаг байх гэж. Урд манай нутгийн цагаан янжинч гэж нэгийг их сайхан хүүхэн байлаа. Амтан бүхэн түүнийг магтана. Үзгсэн харгасан гэдэл насаар бол надаас 10-аад дүү бах. Сүүлд нэг том дарахтай суугаад хот явсан. Тэгээд дахин нутагтаа ирээгүй. Нөгөө дарга нь хэрэгт ороод цагаан янжин архинд ороод нэг хужаа хүнтэй суусан байв гэдэл дуулддагсан. Даамууг болсон хойно чухам хэн мэдхв? Тэр чи үүний хажууд зүгээр маний ижил байжээ. Бушуухан ирээсэ барааг нь харгасан. Залуудаа сайхан хүний нэг байсан эхийн шаргалдуу царай ямар нэг баяслаар гэрэлтэн байгааг дорж хараад үнэн хүү гайхаж яаж байна ээжээ хэмээн толгой сэгсэрлээ. Их ач үрстэй сургамж болгох мэт болгошронгүй хэлэх нь сайхан юм гэдэг хаач сайхан. Гэхдээ сайхан юм сайхан хүн тэр болгон байхгүй. Хүмүүсийг харж баясаж яваг гэж сайхан хүнийг бурхан бүтээдэг гэж ярилцдаг. Тэр лав үнэн бах. Сайхан хүнийг хараад хэн боловч алжаал зовлонгоо мартан саатан шүүд. Одоо цагийн хүмүүс чинь таны үеийг шиг бурхны хяналтаар төрхөө байсан шүү дээ. Ээжээ гэж багшгүй хэлээд инээлээ. Нээрэн ч одоогийн улс улам сайхан болоод тэр байх та гэж эхэллээ. Дорж амар зяад зургийг нь эргүүлж өгөнгөө за буцаагаад хийчих. Амьд гэгэн дүрээрээ заларч иртэл номны завсраа нойрсчл бай хөөрхий. Өнөөдөр чинь ер нь хичнээн жолон сони юм үзэж байна да. Сонин сайхан юм үзээр байгаад уудаг идээгээ ч мартах төхөж. Идэж уугаад ажил төрлөө бодъё гээд доржийг тоогнууд харан мишээж суудал дээрээ гэдийн сунайхад аха би ямар ажил хийх вэ гэж амар заяа үнэн голоосоо асуулаа. Босго алхууд л ажил төрөлтөө зууралдуулаад байвал чи хаширчхаад дахиж ирэхгүй шүү дээ. Миний дүү хоолунд идэж амар. Ахан дүүгийнхээ авчирсан дуранг буунда тааруулна. Тэгээд хуйуулаа. Хоноо эртхэн оруулж нэг юм гарганаа. Хоноолж яах юм бэ аха? Одоо ч аривахч, хямхч байх. Гэж амар зээг дүү алдахад ухаас харж байна өхөө. Манай бригадын ухуулагч морноос очоод оронд ажиллах хүнгүй л байгаа. Миний дүү халдсан дамсрангаас дутах юу байна да. Ухуулагч хийж цалин пүнлүү аав гэх нү. Нээрэн ч хон хурахтай ноцлсноос дээрдээ миний хүү. Сангийн жороо морь унаад л айлын хооронд галгуулж явах гэдэг сайхан байхгүй юу? Хэмээн ээж нь доржийн ярианд эсэргүүцэл тавих гэснээ бүр нийлж орхив. Ээж би талхны үрмөг цуглуулж байгаа. Одоо зөндөө их болчихсон. Аваад ирэх гэсэн чинь манайхан сүүлд машинаар өгүүлнэ. Бүр үйл хавар хэрэглэх хэмээг одоо авч явж хэрэггүй гэсэн гэж ямар заяа өөрийн ажил амьдралаас сонирн болговол юу гинвэ тархичин. Талхны үүрэмгээр чинь яадаг болж байна гэж төгс боёнгой тун сонирхов. Тэдэнд яаж ойлгуулъя да гэсэн хүү хэсэг зурнуудаа гялалзуулан тоонууд ширтэнгээ. Манайх нэг өдрөл 2 талх авдаг. Талхыг зүсэх бүхэнд үрдэс гарна. Зарим талах бүр их үүрнэ. Зарим нь бол чи гайгүй. Дүү бит хоёр үүрснийг нь хамаад хог руу хайчихна. Нэг өдөр талах тусаж байсан чинь чимгээ их чин чамаас нэг юм гуй болох уу гэж байна. Дэлгүүр яваад ирэх гэж байгаа юм баг гэж л гэж бодсон юм. Тэгэл гэлээ. Тэгсэн чинь миний дүү талхаа зүсчээд бүх үүрсийг нь сайн хамаад цаасанд боогод өгөөч гэж гуйлаа.
Би эхлээд гайхаж яах нь вэ хэмээн асуусан боловч ихч сүүлд нь хэлнэ гэд хамж өгсөн үрцгийг сайн боогод цүнхэндээ хийж гэлээ. Би ч тэгээд таг мартчихаж нэг өдөр чимгээгч юм эндүүдэж байснаа болж бит хоёр дээр ирээд за миний хоёр дуу наашир сайн анхаарч бай. Би та хоёрт юм ярив гэлээ. Чимгээгч уншсан ном үзсэн киноноос эхлээд өөрийн амьдралын тухай их сонин сайхан юм ярьж өгдөг болохоор бит хоёр баярлцгаав. Тэгсэн чинь нөгөө талхны үрэмгээ тэмдэглэлийн жижигхэн дэвтэртэй хамт гаргаад амраа чи үүнийг надад боож өгснөө дөө санаж байна уу? Их чинь ажил дээрээ хатаагаад жигнэж үзлээ. 13 грамм байна. Өдөрт бид хоёр талхыг дунджаар 4 удаа зүсдэг гэж тооцоход 40 грамм орчим болно доо. Тэгээд жилийн 365 хоногт нийт 14 кг илүү хатсан талх хайна гэсэн үг. Их байгаа биз гэлээ. Би талхаа өөрөлөхгүй зүсэж бай гэж хэлэхэндээ л хэмээн бодтол тэгсэнгүй. Харин танаа хоёр ангид 40 хүүхэдтэй. Талхны өөрмөг гарах хэмжээг манай жишээгээр бодвол нэг ангид жилд 560 кг болж байна. Амраачи пионерын бүлгийн зөвлөлийн дарга хүн. Ангидаа талах зүсэх үед гарах хаяглыг цуглуулах хөдөлгөөн өрнүүлээд түүнийг хөдөө өгч малт хичээлэг. Нэг шуудаа өрөмгөр хідэн малыг ч онд оруулж болно шүү. Зөвхөн энэ ч биш. Малт хичээж болох үеч өдий төдий хаягдл гардаг шүү дээ. Ийм ажил шууд ашгаас гадна хүнд юм сануулах итвэх санаачлагыг нь өрнүүлэх ихээхэн ачаал бүгдэлтэй болно. Харин тэгэхдээ үрцээ их болгохын тулд талхаа гамгүй зүсэж болохгүй гэдгийг хүүхдүүдэд сайн хэл гэж хэлсэн. Чимгээгч зүнхнээсээ том гихчин цагаан уут гаргаад миний хоёр дүү энд эхлээд талхны өрөмг малт хичээж болох хаягдлыг хурааж бай гэд өглөө. Би үүнийг багш нар болон нөхөдтэйгөө ярьж тэд дуртай зөвшөөрсөн. Одоо бидний цуглуулсан юм зөндөө их болсон. Сарын сүүлчийн сайн өдөр бүр бид тусгай бэлтгэсэн савнд цуглуулангаа нэгтгэдэг. Энэ хавар сургуулийн шеф нэгдэлж явуулсан. Бидэнд тэднэр талархаж бэлгэсэлт ирүүлсэн. Түүнээс хоошхыг би танаа нэгдэлт өгөх саналаа хэлэхэд манайхан дэмтсэн. Үгүй бас лоожин ухаан байна шүү. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдмэ гэж үнэн өгшөө таймна. Тэгээд одооны улсын ухаан санаа манийг бодоход тэнгэрт гарчихсан юм байна. Бид чинь монширч мөнгө сар яваад л насыг барж байна. Химэн төгс буянгаа хэлээд суудал дээрээ эргэлдэн цаохор гутлынхаа зүлэгний төвгөр угалзыг моногдуу хурууныхаа өндгөөр инкрилх мэт элж үзв. Дорж нэлээд санаа авсан байртай. Үгүй нэрэн санаж чадна гэдэг сайхан юм. Бид бол энэ ч яах вэ, тэр ч яах вэ гэсээр байгаад хамаг юм хайж гээж дуусгадаг улс. Сандаг ээж ах хоёрынхоо сэрсэн ухаан гэрэлтгээтэй болж харагдах нүрийн нухацтай ажиглан инээгээд за тэгвэл хонь малчин хотын талах зулаад байж дээ. Сайн л байна. Эннээс чинь санаа авч бид ирэх намраас юм бодноо. Тэр хүүхэн нэрэн ирэхээр юм бол зарим зүйл дээр будаа гуйсан ч яах вэ? Ээжээ цай хурж байна уу яаж байна? Би ч явхаа бодъё доо. Хонь хэргэх үеэр хэдэн хоног ирээ. Отгон тэр болтол учир нь мэдэгдсэн байна биз гэлээ. Төгс буянтад орж хоёрт энэ өдөр үнэхээр Евробишийн хөгжил хөөртэй санагдахад нэг л маягаар урсаж байдаг хөдөөхө бөглөөнүүдийн шалдар бэлдэрхэн амьдрал ер нь л өнгөрсөн юм болгоныг мэдэрцгээх аж. Төгс буянт эмгэн зуухныхаа тагийг авч солбодог болчихсон хаачаар цогийн яраад том гуйлан данхтай цайгаан халаах гэж тавихад үнс дортогны бяцхан ширхгүүд пургин тоонууд цойлохаж. Амар заяа хөдөө өрсөн анхны өдрүүдэд байдаг ёсороо хөөрөв хөгжүүн сэтгэл төрж юм бүхэн сонин сайхан санагдах тул эд жуухч дурна үл хүрнэ. Тэгээд чимгээ эгчийнхээ зургийг номон завсраа хийж үгүй юу гэсэн шиг нэг сөхөж хараад тас хийтэл чанга хамхан хааж гарч одлоо. Тэр танил бууцны эргэн тойрон уулус хөрс шороо юу н өөрчлөгдөөд орхисныг мэдэх гэсэн мэт гэрийн дарвуулганы бул чулуун дээр зогсоод цавчирч чангарсан хилгсэн дээснээс нэг гараараа зууран эргэлдэж ийш тийш харахад уйн хаан сулхан шажигнан дуугарна. Хадны завсрын шаргал хагданд үл мэдэг ногоон туяа татаж уулсын дээгүүр алсан цэлийх гүнзэнхэр тэнгэрт хорж жогссон хураг мэт чамин хэлбэр бүхий ажгар цагаан уулс хэсэг хэсгээрээ бөөгнөрөн тогтожээ. Уулсын хэр тэнгэртсийн сэрвэн хаддын орой хөрөөний ирмэд хурц нэмгэн байдалтай харагдана.
Зээр дүрэн түүнийг таньж ядах мэт үе үе их л анхааралтай ширтэх боловч дарагшсан өвс шиг зэвхий шарангатай бяцхан хэдгэн хойгуур урдуун шунган өнгөрөх бүрт байж ядан төрөглөн. Хураг хашдаг ханан дугуй бууцны доогуур хороо мэт ороосон хэрмэн хадны дээр хадаг шиг цайлан цэнхэр тагтаанууд бууж босон чимээг өхөн жаргацгаах нь бяцхан биенээсээ илүү дуу шуугаан дэгдэн үргэлж шавтналдан томоог уйтах богшрог болжмруудын дэргэд хамаагүй намблаг уучраа мэдсэн байдалтай харагдана. Гэрийн 3-аас илүү бариагүй хавчиг бууцыг өмнө талаар нь хашин сүглэх өндөр байцны ёроолоор ороон урсах голын харига дорвлог сонсогдох боловч бол чулуун дундаас ус нь үл харагдана. Харин хадны элгэнд ямар нэг цүнхээлээс ойсон гэрэл тусаж сүүдрийн хүч жавхааг барагдуулан ядах мэт ёлтолзно. Бууцнаас хойш орших хаадасах багтай гидэж цуусан хүний хэлбэртэй шовгор ингэрт нум болтлоон турсан тарвганууд ер юунаас ч үл айх маягтай эдишлэн хаяа нэг алсуур халин бүхий тураг шувууны сүдэр гулган өнгөрөхөд түнээгүй дуугаар хошгочно. Амар заяа хөдөөний байдалд тохируулсан боловч бас л арай цэмсгэрдээд байгаа мэт санагдах шинэхэн тэрлэгээ тайлан ээжийнхээ нэхэж өгсөн зузаан ноосн цамцыг гаргаж өмсөөд хойд ингэрүүд авирч алсын бараа харангаан тарвга зурм чулуугаар шидэн хөгжилцөөр нилээд цаг өнгөрөв. Өндрөөс буусны зүг харахад гэр нь хөөр хийлэгтэй жижиг агаад хоёр талаар нь нарийн горих ороон ирж байцны ирүүн дор нийлээд хөндийг ихээхэн цаг эзэлсэн сайрын голоор эгээл цагаан төмөр мэт гялгар туулз болон хошоо ороон далдарч буй хийгээд уулын аймаар ихц хэсэгт наалттай юм шиг эдэшлэх хонин сүрэг нураг хизийн боломжтой хэсгийг ашиглан ургасан ортууз шаваг ерхэг ботуулын алхам малхам зайтай дэгнүүлүүд мөн л нуруугаан хажуу тийш хандуулан хэсгээр наалдаж орхисон хачин бөөрөнгийн амтан шиг санаа төрүүлнэ. Ойрд уулан давираагүйгээс зүрх нь учиргүй дэлдэн хүрэлцээтэй гар сороход хамран дэндүү нарийд хадал хичнээн хүчтэй амьсгалавч цээж нь давчтна. Гэвч байгаль орчныг харж ханшгүй сонин бөгөөд цэвэр тунгалаг байдал хөдөөгийн өвөрмөц амьдрал дундаас хөөрөн бужигнаан дуцныг ямар нэг үл мэдэг ганцаардал уйтгар хуучин хагдаа нэвтлэн сэмхэн боловч цуцалдгүй тэмүүлэн цухах шин навч найзуурадл урган гарч ирж буйг хүүгийн сэтгэл мэдэрч байв. Ийхүү хөнгөн боловч бас л бодит тэр байдлыг чимгээ их чинь хурдхан ирвэл нэг мөсөн арилгаж өгөх итгэл төрөхөд тэр урамшин зөөлөн хайрга бүхий ингэр рүү хидхэн дэгдээд хаяанда хүрчхөв. Би сайн ирлээ. Ээж ах хоёр баяртай байна. Чимгээ их чиг яаралтай явуул гэсэн цахилгаан мэдээний үг дэвтрийн цаасан дээр санд мэнтхэм татлаад сандгийг мотоциклан асааж ядаж зогсоход аваачин өгч та очууд л явуулаарай мартав да гэж санаалав. Сандаг дуугахан авч өөртлөөд араа залган яг хөдлөختөө явуулна санаа зовлтгүй. Харин та нар тэр газраас энэ газар ирж байгаа амьтны 5 тухайг алдуулж сүйд болох үедээ тэмээ малчин ойр байгаа бол өвлжөөнөөс жижиг гэрээн авчираад аятайхан янзлаад барьчихвал дээргүй юу? Тавтай амьдруулахад бодлого горгүй дээ. Бид ч гэсэн юм бодъё. За баяртай. Мотоциклийн хоёр яндангаар цэнхэр утаа олгойдон паржигнсаар хөдөлгөд баяртай мартав зэ гэж амар заяа байдгараа хашгирав. Тэр гурав сандгийг хошуу ороон ортол харж зогслоо. Төгс буян эмгэн наадуулдаа хэл санаанд оромгүй юм сануулах аятайгаар одоо бахи байдгаараа назгаараа цуужиж болохгүй нь боллоо шүү тамин гэлээ. Дорж уулын толгой ширтэн ташаадулж зогсоод. Тийм. Гэхдээ улс амьтанд чимээгүй байсан дээр байх гэж эргүүлэн сургамжлоо. Ёох гэж амьсгаацаар ээжигийн гертэн ороход дорж амар зайгийн толгой гэлэн дотончилж тэр чин нэрийн ирхэн биз дээ. Тэгээд юу идэж уудаг? Ямар янзын орд ирэн дээр унддаг хүн юм бэ? Чи ахта сайн яриад өгөөрэй. Ядаж нүүж суухад хөнгөнийг бодоод хідэн муу сандлаан өвлжөөнд орхичихсон. Ээд хөглөхөндөө муу ахыгаа чи ер нь ганц мөн шархандэ гэлээ.
Доржийн харьяалагддаг харцат бригадын малчтын гол нутаг хүрэн хайрхны нуруу боловч харин төв нь ууландаа биш. Өөш цэлийн хөндий химээх говийн хоолын хаяанаа сумын төвөөс зэрэгцээ хойхон байх тул өдөрлөг хурал цуглаан болоход уулнаасаа бууж цонмол чулуун гялалдсан бэлийг уруудан зэгс шагшуурга шаргалтаж марз бүрд цайвалдсан говийн хаяанаа хүртэл шогшох хэрэг болдог билээ. Хамгийн алс туслангаас энд ирэхэд өртөө орчим зайтай боловч газрын уруу болохоор унаа бие төдийлөн зовоохгүй алхуулж шогшуулаад явхад 2 цагаас үл хэтрнэ. Тийм болохоор бригадын хурал болох өглөө дорж эртхэн босоод шогшоход амжаад хүрнэ гэдгээ сайн мэдэж нэг их яарсангүй. Хар булгаар дайланд юмаа яарлаг хийж тавьчихад амар заяаг чөдөртэй мөр ойртуулаад эртэл цайгаа тухтай уулаа. Яванда тэнгэр муудаж магадгүй төлөвтэй хэсэг усрахаг саарл үйлс тоон дээгүүр нүүн өнгөрөвч тэрээр ардаа үлдэх хүнтэй болохоор сэтгэл нэг их зовхгүй байв. Чөдөрч явж сураагүй хэрнэн шүн гол гаталж айлын адуу дагаад нэлээд холцсон мордыг амар заяа бүр нар халсан хойно ойртуулж ирэв. Мордын хөл чөдөртөө сүрхий халж цус буусан байвч дорж тэднийг өөрсдийнхөө муугаас болсон гэж үзээд нэг их тоосон ч үгүй, өрөвдөж сүйд майд болсон ч үгүй. Харин газар хороохтой хэрэгтэй алхаа тайвуутайг нь бодож амар заяад үлдээх гэж байсан сарт хэрэн өөрөө унахаар боллоо. Дорж саяны аваар 2 бүдүүн ч нь барааны газраас унгаж анчин ирсэн бишрэл сайшаал хүлээсэн бөгөөд 240 хонноос 274 хураг боожулсан сэлтэй бодоход өнгөрөгч сарын хуралд очиж чадаагүйгээ болон өнөөдрийн хуралд бага зэрэг хожимдох төлөвтэй байгааг цагаатгах үндэстэй мэт нүүр бардам сэтгэл додгор байлаа. Бригадын 2 саарл байшингаас хойхон 20-30 дэмээлтэй морь бөөгнөрч хурал тарахыг тэсэж ядан хүлээх мэд толгой хайлан ялархацгаана. Бригадын клуб гэж их сүржин нэрлдэг нафтгар байшингийн арын сүүдэрт хуучин шин арваад мотоцикл ундуй сундууйхан тавиатай харагдана. Дорж морио яарамгүй бүхлэх хоорондоо эмээл морины байдлаар хэн хэнийхээс хэн ирснийг бүртгэн бас хаан ногоо эрт эцснийг мэдэх гэж сүрхий ажиж байв. Тэрээр боровтор саарал даавн өнгөтэй халахгар тэрлэгнийхээ урд хормойг шууж бүсэндэн хавчуулаад эсгийн малгайгаа шил рүүгээ болгон унжуулсаар ажлын харийнхаан хатуу уулаар хагасмал талын хайр чулууг шажигнуулсаар байшингийн үүдэнд зоримог алхаж очсноо хаалганы бариулаас барьсан хэрн шууд таталгүй түр азнас хийв. Сумын намын үүрийн орлогч дугаржав өгний хэн бүхнээс онцгой цуурайлаг шингэн дуугарч дорж гэдэг нэрийг 2 чудаа хэлхийг нь сонссон боловч жухам юунд холбогдуулан хэлж буйн хүмүүсийн шүүгэн дундаас ялгарч сонсцсонгүй. Дорж би ирлээ шүү гэдгээ урдчлан мэдэгдэх гэсэн шиг хоолойгон унзад дуугаар нэг сайн засчхаад хаалгыг татхад гажиж мажисэн нугсан гаслах мэт чахран онгойв. Хүмүүсийн хараа өөр дээрээ тусахад тэр ялгүй улаас хийгээд үүдний тус газар хан налс хийж цомцойн суунгаан. За сайн байцгаана гэж сулхан мэдлэв. Дорж хурал чухам аль үедээ явааг гадарлах санаатай хэсэг оролцсноо болж өмнөх талдаа суугаа улаан дээлтэй өвгний ханцуунаас зөөлөн татвал тэрээр нар салхинд ганцсан түмэн үрчлээд улаан хүзүүгэн хөдлөж дийлэхгүй болсон мэд цээжэрэн эргэсхийн хараад юу гэвэ хүүхэ. За тэгээд нутаг ус тавтай л бицтэй ээж чинь тэнхээ дөрөөнө гэж хэржигэнсэн туниагүй хоолойгоор асуув. Дорж бүх юм сайн гэсний тэмдэг болгож толгой дөхөөд тарах болж байна уу гэж хатуутар чигтээ өвгний байдалд тааруулан чангахан асуулаа. Өвгөн сарамгар чихээ алгаараа хашин гэлжсэн хэрнэн түүний юу гэснийг сонсолгүй тааж адна. За гэхэд хажуугаас нь дулам самган арай болоогүй дэгэ. Дууржав дарга хурлыг нэг их удаахгүй л гэсэн. Бодвол үд өнгөрсгээд тарах байлгүй дээ. Дорж учрыг мэдэн мөн л дуугийнхан толгой дөхөөд гэдрэг болтол хамт цэрэгт байсан чоожил гэдэг тэмээчингэр амтны завсраар хүзүү сунган зүтгэлж дооё дээд талаар манай амны хідэн тэмээ харагдана уу гэж асуув.
Доржо суурьудын төл боожилтын байдлыг танилцуулан элдв тоог сольж бодлаантуулан унших бригадын дарга Солгой найдан гэдэг сахалтай залуу руу анхаарах байдал гарган харангаан чоожил руу хэлэм хийж байна гэсний тэмдэг болгон толгоогоо дохиж инээв. Цаадах нь мэндэлж байна гэж ойлгох бололтой тухай үрчийлгэн байж орсгой төв шүднийхээ завсраар сийгүүлэн үгүй тэмээ гэхэд дорж мөн л тэргүүлэгчдийн зүг хулгайн нүдээр харан хулгас хийснээ толгой дөхвөл чоожил сая санаа намран хариу толгой дөхөөд эргэж суув. Амины хідээ ноостойн тавьж туучгаад л санаа зовж яваа амтан байна да чи. Хиний ханаагүй л хідэн тэмээгийн ноосолж авахгүй бол хаягдаж алдагдаж дуусандаа хэмээн дорж бодов. Дорж чоожил 2 1 оны 1 дор 3 жил алба хаасан зэргүүд болохоор хизээний тун дотн найзууд. Гэвч айл аймаг байх нь ховор. Хаяа инхүү уулзахтаа л зав самбаа ашиглан наргиж даргиж авна. Чоожил бүр цэрэгт явахынхаа л өмнө гэрэлсэн. Одоо ёстой л хөгн хүүхэдтэй айл. Ууган охин аймгийн 10 жилд сурна. Тэр доржийг гэрлүүлэх гэж ятхан хол ойр явахдаа нийлүүлчихмээр боломжийн хүн харж сурж явна. Гэвч дорж даанч унхаагүй. Тайван байхад нь бүр залхаж мухардах билээ. Харин цагаан сараар биенийхээ хөгшчүүлд зориуд очиж гар зөрүүлнэ. Ийхүү ганц 2 хоногоор хамт байхдаа бүхэл жилийн турш хураагдсан юмаа ярьж айл амтнаар хамт буун хөөрч баясаж явна. Яасан бөгчм юм бэ тамин? Хаалга цонхоо нээгсэндэ гэж лүндэг хэмээх ясархаг өндөрөөр хээр талд яваа юм шиг цээрхүү чанга дугарснаа өөрийгөө зөвтгөх гэсэн өнгөөр хэрэм ухраас хөвөнтэй дээлтэй гарчихсан чинь халуун говьд орж ирээд бээж өгөх нь байна гэж ойр орчиндоо дуулдах төдийхөн гүнгэнэв. Дорж уухайнтас хаалгыг түлхэн дэлгэхэд халсан агаартай хамт хідэн бадган дүнгэнэн орж ирлээ. За ийм байна. Манайхан төл боожуулалтаар муугүй л байгаа. Энэ ирчээ сулруулж болохгүй. Одоо бас болоогүй шүү. Нойтын шамраг, гинтийн хүйтрэл ер нь юу ис байх вдэ? Ээдэ хичээж л үзцгээе гээд найдан үгээ төгсгөв. Хүмүүс дордороо яриа хөөрөө болж эхлэхэд дүнгэнсэн битүүчмээ тасалгааг эзлэв. Намын үрийн дарга босоод за нөхөд минь би одоо ингээд явах хэрэгтэй байна. Чулуут бригадын хуралд бас суух учиртай. Та нар гол нь ажил төрлөө сайн яриарэ гэж хэлээд илгэн гадартай хуучин хүрэн хавцаан хамхих гэснээ гинт гараан өргөж хүй тамин би бас нэг юм мартах гэж байна. Нэгдлийн зөвлөлийн шийдвэрээр төлөө сайн хүлээж авсан малчтад шагнал олгосон. Тэрээр хавцсныхаа дотор хавчаарнаас сайшаалын үнэлэх гаргаад 4-р хэсгийн дорж 2-р хэсгийн намбар ламын баярмаа боролзайн зориг гихчлэн хүмүүсийг дуутахад тэд их сурмаг маягтай цувран очиж үнэмлэхийг аваад дарга нартай гар барина. Үнэмлэх дээр чинь мөнгөний тоо байгаа. Бригадын хариуцлагатнууд хөдөлмөр өдрийн хөлс олгохдоо хамт өгөх юм шүү гэхэд хүмүүс алга ташив. Намын үрийн даргаыг гарсны дараа хүмүүс үнэмлэх авахстын гардахыг дамжуулан үзэж дуушуу болов. Чоожил босож доржийн дэргэд ирээд яах вэ хөө? Олон хүүхэдтэй над шиг хүнд 300 төгрөгч нь болоод л явчихан тэр. Чамд хэд байна гэд авч харснаа 100-аар илүү юм. Хараач хөөе хөгшин минь энэ жил зүтгэчихвэл эрх хавар аваргын халцтай өргөөнд шин өрхний утаа тавина шүү гэд мөр рүү нь хүнд том гараараа ёо гэтэл нудрав. Дорж хөөргөн гаргаж сэм янзтай барингаан за тэгээд сонин юутай байна гэвэл надаар юу байх вдэ хідэн тэмээгээ дагаад л муусан халтар хүүхдүүдтэйгээ бужигналдаад л болгон тэрдэ ноос овоо янзандаа орох шинжтэй. Амны хит байсан хойно яамаа чи ойр гараагүй биз? Манай нөгөө унахаа шарын бөкс өтмөр байсан. Би хэрлийн түрхэгчээ болоод залчихсан юмсан. Ойрцсонгүй шүүхөө. Их сайрын харганы дундал байхыг алсаас хараад өнгөрсөн. Лавл танай хэд мөн байна лээ. За чи юу сандах вэ? Манай хідэн тэмээг чоёгоос дутхгүй л таних хойно. За хурал тараад шууд хөөгөө тарьдаг хэрэгэ. Ноднон хом ноостой тавиад байхгүй шүү. Жаахан нөөцтэй тулдаал болсон. Энэ жил тэгүүлч шалтан бөксөөрөө шалан дээр суун шүү дээ. Нөгөө шар банд ирсэн гэлөө. Уус тэгж хэлсэн билээ. Би бүр баярлаж суулаа.
Зовчлоо гаргаж угаад ноос ус өнгөрөхлөөр манайхаар нэг дагуулад очоорой. Манай муу годгор хөх ирсэн. Ихтэй их л тус болж байна. Одооноос тэмээний сайл ашиглах энэ тэр юмд жаахан сургана да. За тэгээд өөр сонин юу вэ? Чи ч эртээр тэр хоёр чоныг мөн гаатай авч байна гэвэ. Чи хөгшөндөө хитэн бас дуран бодоорой. Яах вэ? Эр хүнд нэг тим юм байхад. Дорж толгой дөхөөд мушилсан инээж. Ер нь хэрэгтэй эд бололтой шүү. Түүнгөө болч алдаж дууссан да. Улаан жалгын эхний хөтлөөс гэлөө. Яг давах гэж явахтан л нөгөө талын ингэр сэрвэн дээрээс буудаад. Чоожил өвдгөн пад хийтэл алгадаж хөөрөн инээгээд шогширч бас мундага гэв. Дорж ирээн гартаа мөн хөөргөөр нэгнүдэн жигнэж нөгөөхөрөө найзаа шогтой харан инээж үгээ бас нэг хөгийн юм болж магадгүй байна гэж нухастай хэлэхэд юу арай гэж гэрлэмшаан болох нь. Чоожилын хүү тэсвэр алдан нэн чанга дуурахад Дорж улаас хийж орчин тойрноос юм хараад биш. Сүүлд чамд ганцааранд чинь ярих хаста. Зүгээр л хотоос хүн ирж амрах янзтай болоод гэж там томхон хэлв. Хүмүүс элдв асуудлаар бригадын дарагтаа ярьж дуушуу болох боловч тэд юун тухайг улаанхаарна. Гинт тарж үүдний хоёрыг дайрчих шахан гарч эхлэхэд сая сэхэрж босцоолоо. Чоожил гарууд Доржид амтэн хүнтэй үг солихч завууглгүй башингийн сүүдэр рүү голдарч үгүй чи юу ярьчих вэ? Дамшиг минь. Бушуух нь учрыг нь гаргаад хэлээд орих гэв. Тийм сүйттэй юм бишээ. Зүгээр л гэд гэдрэг чагталсан хэрн найзынхаа занг сайн мэдэх болохоор дагхаа сүр арга байсангүй. Башингийн ард үлдсэн зурусхан сүдэрт багтах гэж Дорж хормойгоо хуман довжооны нуглам дээр сандайлан суухад Чоожил их зурдаасан тулж явган цомцоогоод чи чинь юу болчихлоороо ингэж дүлэгнээд байдаг байна гэж угзарган аргагүй хэлв. Чойо чи хүүхчиг битгий загнал та. Хотоос дүүгийн байранд хамт суудаг нэг танихгүй хүүхэн газар үзэж манай энд амраа гисэн юм аа. Чоожил байж чадах мэт тас хөхөрч тэгээд яагаавэ? Юу нь болохгүй гэж. Болохгүй ч гэсэн юм алгалда. Ээж бит хоёрын байгаа царай. Би ямар чи гууж ирүүлсэн биш. Ирнэл биз, дургуун хөрвөл буцнал биз. Харин чи хилцээ болзоотой хүнээ ирэх болохоор нь гэж авгаалж байгаа юм биш үз? Дорж Чоожлыг самгардаж ардаа гараараа тулж автал нь өвдөг рүү нөшөглөөд димээрээд битгий бай гэлээ. Чоожил нөхрийнхөө хөгийн занг шоолон инээж яах чи тэгээд яг яах гээд байгаа юм бэ гэвэл Дорж яах ч гэсэн юм алгалт. Танай хідэн гүүч номхон баха гэвэл Чоожил мөн л инээдэн барь чадалгүй. Босож ташаа тулан бөхийж гидэж бүр нулимсан гартал инээлээ. Тэр ямар нэг юм хэлэх гэж хичээсэн боловч чадахгүй. Хүггүй гүү гэдэл ээрч муурсаар байв. Тэгж хүггүй тэр чинь гүүнээсөөр унаа авдаггүй. Гүзэнээсөөр мах иддэггүй гэлмаа гэх чинь үү гэв. Чоожлын юмыг даваадуулах дуртай. Бас эв таарвал яггүй саваагүй цантайг мэдэх тул тэгхээс тэг гэж шал тоогоогүй царай гаргаад Дорж. Үгүй хідэнгүй уяж айр гисгийвэл гэсэн юм л да. Ханга газрын хүн хойно хаанаас манай эндх шиг эсгэлэн цагаан юм бүхнийг айрг гэдэг байв гэж. Мөн тэр чи болдгол санаа. Ирсэн ирээгүй бэсрэг айргаар хид нэрээд ав болч. Манай гурвангүү сүтэ номхон. Танай өөрийн 2-3-таа нийлэхээр хянгуайтж хүрхээр амны айраг гаралгүй те. Харин жаахан уужим газар буухгүй болоогүй саагч сарлагын үнэтэй чинь адилгүйг чи юу асаандах вэ те. Чоожлийн хүү сая л нэлен ажил хэрэгчээранд шилжлээ. Одоохондоо улс амьтанд чимээгүй л баяа гэж ээж бит хоёр ярьж байгаа юм. 16-нд гарна гэж мэдэгдсэн байна. Одоо юу байх вэ? Бүр тийм дээрээ тулсан уу? Тэгвэл чи яаралгүй болохгүй нэ. Бас нутаг усны нэр байна. Төрсөн газраас түмний газар ирж байгаа хүнийг хүндлэх ёстой. Аятаа тавтай байлгах ёстой. Тэгээд тэр чин албан хаагч хүн үү? Сурагч оюутан юм уу? Алб хаадаг гин. Үйлдвэрийн газарт Чоожлийн боровтор нүдэс хаваагүй нь хөдөлсөн хүүхдийг шиг товторгүй гэлэлцэж. Тийм үү.
Татлаа түтлээгүй боломжийн юм бол ажилчин малчны бат холбоог зузаатах зорилгоор тэгээдэд үлдэж болох юм биш үстэй. Чи ер нь жаахан унхай тайхан байж үз. Дорж инээдээ барьж чадалгүй үнэн голоосоо түс хийтэл чанга инээгээд тэмээ гэвэл ямаа гэд тэнгэр гэвэл газар гэд чи томоочгүй нэ томоочгүй. За тэгээд нутагс тавтай юу. Одоо ч малын ногоотой болоо бидтэй. Хаврын цаг хойд бороо аргаар сүрхий орсон шүү гэлээ. Болж л байна. Санаа зовх юм алгаах уу. Харин чиний тэр яриад байдгийг чинь яамаар золгивдээ. Нөгөөдрөөс тэнгэр гайгүй болол би хідэн муусан гүүгэн хөгөөд танахаар очие. Тэгингэн сарвал цуслан шар толгойн ирүү хаваар буулгаад өгөмц. Харин чи ачлаг уналгаа бэлдэж байгаарэ. Дорж нөхрийнхөө өгөнд урамшин баярлаж. Тэгээч хөө ээж ч гэсэн баярлана да. Мартснаас манай нөгөө хул байдас адуунд ч нь яваа биз. Түүнийг бариад ойр зур унаж байхгүй бол атар орсон сэг одоо эмнэгшээд хүчрэгдэхэ байна да. Удам нь хон шиг юм. Номхон л байх хэвээр. Ойр зур аргал түлшгээд хүүхдүүдэд ноолуулж байхгүй юу да. Адуундаа очихлоор азарг нь хасаж өгөөд байдаг хоголдоо. Зарим айлынх гайгүй байх шиг байдаг. Марл халуун ч хөөгшрөх тусмаа л зан нь нэмэгдэх мал юм аа. Тэр чи яхав дээ сайн азарганы л зан. Одоо зайлуул хөгшөрч яваа. Шүдэн хаашаа байна? Сайхан дор зах байгаа юм. Нэг овоо юм олж азарга тавилгүй горьгүй. Заах уу цаад уул самтан мөнгө аваад дуусч байх шиг байна. Үг олдож өхөр холдлоо. Гээд дорж башингийн нүмерт хурж тогтсон элсийг өсгийгөөрөө малтуурдан босож сунав. Хөндлөн улсын дунд тэлэн цэлих их говь, халууны цайвар унаарт үүрэглэх адил амирлангуй дунсиж, уулын билээрх харганат садраг хар чулуун бүрхүүлд тэгж дэнжүүр их үер урсах мэт зэрэглээ гүвэлцэн. Ноёлог оргилуудын бардам дур юунд ч үл дийлдэгч Баатар Эрсийн хосгүй сүрлэгийг илтгэх мэт байхагаад зуны адаг сардал хөндлөн уулсын дунд тэлэн цэлийг их говь, халууны цайвар унаарт үүрэглэх адил амарлангуй дүнсэж уулсын билээр харганат садраг хар чулуун бүрхүүлд тэгш дэнжүүдээр их үер урсах мэт зэрэглээ гүвэлцэн. Ноёлог ориглуудын бардам дур юунд ч үл дийлдэгч Баатар Эрийн хосгүй сүрлэгийг илтгэх мэт байхагаад зуны адаг сардал дөнгөж хайлж дуустдаг. Цасан дуулга залуугийн цогтой гялалзан цайрна. Дорж уулсан хараад л бөвчм хотгороос тэр өөд өөрийн ирэхгүй тэмүүлэх боловч энэ удаа сумын төв орж дэлгүүр хоршоо айламтнаар буухгүй байх арга байсангүй. Хөдөлмөрийн хөлс шагналын мянгаад төгрөг авч өртлөөд сарт гэрийнхээ алхаан зөнгөөр тэртээ өмнө зэрэглээтэн яралзах сумын төвийг зүглөв. Харамгийн овгор саарл бутны арзгар титэмдэд цайвар ногоон навчны онго ноёлон алдаж баглуур будрагны түжгэр мөчөрт энтэндгүй бяцхан цэг адил нүд үзэгдэх. Харан хахир цагийн түүх нэгэнтээ дуусаж дэлгэр зун цээж тэлэн боожж буйг эргэлтгүй батлна. Талын хормойгоор бор зээр ганц нэгээрэн сүүл өргөн шогшхагаад бүгдэл тунарсан халуунаас зүхтах мэт уулын зүг хандан хонгоны цагаан улам нарийн босоо болсоор зэрэглэн дунд шингэн орно. Морин замаас дойх нуур хармаг дэрсэн дундуур тахиралдан утсан гол замаар хаяа нэг машин трактор сүртэй цагаан тоос тэнгэрт өргөн хөврүүлсээр хойшварг шөнгөрхөн энэ халуун говийг хизээ яас хийж тууландаа гэмээр залхуутай харагдана. Ногоовтор өнгө дааж ядаж байгаа хоолын эн тэнд айлын гэр үл мэдэг цайвалзан нугас ширэг даган тарсан бодомалын сүрэг зэрэглээнд сүр бараа нэмэн торолцохажээ. Тэнгэрийн өмнө итгээдийг таглан дүнхийх тарлан цэнхэр уулын дээгүүр тэрэлтэд онгоцны утаа мэт зурбас цагаан үл хөврөн тогтжээ. Дорж тэр үүлсийг ширтэн жолоогоо сул тавиад элдв шалдар болдрхан бодолт мөрөөдөлд дарагдан хэсэг алхуул бол биеийн салайн залхуу хурж эхэллээ. Ингээд гэлдэрвэл унтаад өгч мэдхэн байна шүү хэмээн бодоод тэрээр чүү хэмээн нанжинга хай гөлмөн дэрэгтэл давирахад морин цоцсон мэт хурд нэмэн хатирлаа. Сумын төв дөхөж ирээд харвал нөгөө зурвас үл хэлбэрээ өөрчлөн цасан цагаан нүмерхтэй эмэгтэй хүн ташаа тулан суусан мэт хачин дүрстэй болчихсон байв.
Дорж бүр багынхаа зангаар үүл харан шохорхоо ер бутсангүй. Гинт тэр үүл хүний нүүр тодрон танил мэт болж ирв. Энэ бол нөгөө чимгээ хүүхэн. Амар заяагийн зузаан номон дунд хавчуулаастай зураг дээрх гоо сайхан царай яалтгүй мөн. Үгүй ер. Хачи юм а. Сэтгэлд бүр хоногшчихж гэж бодоход 2 чудаа тэр зургийг нь хулгайгаар авч харснаа санав. Гэвч тэр өөрийгөө шоолн дотроо инээж яв. Хаач хизээч тэртээ сайхан хүнд хэн бүхэн татагдана. Сайхан юм гэдэг өөрийн зүг сэтгэлийг дуудах чадaltaй аж. Манай айн бөглөө ууланд бол ийм гоё хүн төрдөг болов да гэд дорж зургийн хуар шиг тэр хүүхний сэтгэлийг эзэмдэн гоо сайхан биеийг нь түших хувьтай эрдэм ухаан гэрэлтсэн царайлаг гэрс хотын чадал чансаатай намблаг хүмүүст атаарах шиг болж өөрийнхөө тэднээс зүйрлэшгүй хол байгааг улам бүр мэдрэн зүрх нь ялахгүй шимширлээ. Гэвч тэр хүүхнийг өөрийн болгох хувьгүйч гисэн ойр дэрэгдээс нь харж сэтгэл юуг нь баястал эвсэг найрсаг үйлчлэн хэд хонно гэдэг бас ч их хувь заяа мэт санагдан нууц баясалд автомагц мориндоо ташуур өглөө. Сумын зүгээс хин нэг мотоциклтэй хүн яах хийхин завгүй ойртож ирэхэд дорж дүү сандгаа биш байгаа да гэсэн бодол төрж амдсхийн очлоо. Тэр нь нэгдлийн орлогч дарган ихгүй тракторчин залуу байв. За сайн явж байна уу? Дорж хаа гэсээр тэр залуу баяр хөөртэй уулзаж хөрөн хайрхныг төвөгээд байсан хэдэн боохойг таачныг болгож өгсөн гихшивдээ. Дараа дахиад аванд явбал дүүгээ заавал дагуулдаг юм шүү дээ. Ах уу гихчлэн ярав. Дорж тэр залуу шиг хөөрөө сайхан сэтгэлээр инээгээд яах вэ? Өглөн ирсэн амьтад байгаа биз? Энэ намар янгар агнах зөвшөөрөл ирэх сураг байдаг шүү. За цаад төвөрчин сони юутэй байна? Дэлгүүр хошоонд нь юм бууж гихчлэн өөрийн сонирхсан ойр зурхан яриа дэлгээд морион давирч хөдөлбөл тракторчин залуу шалхайлхан нугалаа гаргаж маяглуулсан хороомныхоо түрэнээс памперес тамхи гаргаж ахта тамхилахаа мартчихаж та буул да төв хаяанд байхад юунда яаравэ гэв. Дорж хэдийгээр тамхи татдаггүй боловч хүүгийн сэтгэлийг бодож сулбуураа тахимдан суугаад тамхиас аав. Нэгдэл танд бүдүүн ир хоногхор болсон шүү дээ. Та дуулсан биз дээ. Дорж гашууптар цэнхэр утаа кий үлэн инээж яах вүлээ те? Ямар би гэвэл тэгэх ёстой юм чин 2 бүдүүн чон нэг байтугай 20 хоног ч идчихэж болно шүү дээ. За энэ нурууны тарав гөрөөс барагдсан биш. Нэг үеийн бодвол манай энтхийн чон мал руу орох нь гайгүй болж шүү хэмээн хөөрөв. Ухамсартай болж байгаа хэрэгүү. Тэрч худлаа да чон бол чон шүү дээ. Чон мал хороохоо болно гэж бодсонд орвол манай улаан дамби архинаас гарнаа гэж бодвол дээр. Тэр хоёр хуйлаан хээрийн хүний хээгүү зангаар инээлдэв. Халсан мотоциклны эвгүй үнэрт доржийн морь зэвүүцэн хялалцаж байж ядах мэт холихсоор байв. За ах нь морд эдо. Ямар чам шиг төргөн унаатай биш гээд дорж дутуу татсан тамхиа заналтайхан нулимж бослоо. Уул харийн зоо нутагт тогтуун шүн байвч говь талгах шиг налгар дулаан нь ховор. Нар жаргамагц халсан агаар хаашаа ч юм бэ алга болно. Хамгийн тогтуун шүн гэхэд уу ихэн сэвэлзүүр салхи гархан дан тэрлэг жиндэж мэдмээр байдаг билээ. Дорж сайлын гүтээ цуг ойр зүрийн унааны хідэн мордон сул тавиад гэрүүн зүг хазаарын амгаа шажигнуулан алхаж явлаа. Уулын нэлх ногоо аг шавгны амт шингэсэн сайхан ариг 2 хулыг залгилсан нь сэтгэлийг үл мэдэх сэргээж хөнгөн хөөрөө бодол ургуулна. Хотонд хүмүүсийн дуу гарч нээлттэй оргисон хаалгаар гал золботоя гэлэлцэн. Уулын бяцхан голын олон аялахт харьгаа үүрмэц найрал хөгжим майтай дурсаж орчны байгалыг газар тэнгэргүй хамтруулан магтах шиг санаа төрүүлнэ. Өнөөдөр 16 чимгээ ирээд бүтэн 5 хонцгоч. Одоо ч удахгүй нэ 20 хоног харавсан сумшгал өнгөрнө. Яваад өгөхлөөр нь миний сэтгэл байтгай энэ хөрлөгөр уусч гансранда. Тарвганы боодог үзгсэн гэх юм. Маргааш сорчилж аваад боодогны юм бодъё доо байц. Сайндаа 100 төгрөгөөр торгуулна биз. За тэр болтолж хаа байла. Харин гай болж за тийм заяан орхисон юм хаа байв гэж ойрын хэдэн жил тарв гүхлээ байрлаа гэж юр дуулдаагүй дээ.
Доржид үнэндээ түүний тулд ер нь дэлхийн бөмбөрцгийг эргүүлэхээс ч буцамгүй санагдана. Чимгээ бол зөвхөн гоо сайхны манлай төдийгүй цэвэр ариун сэтгэл, хүнлэг энэрэнгүй ёс, эрүүл зөв ухаан санааны үлгэр дуурайл, ерөөс төгс сайжирсан хүн төрөлхтний тухай ойлголтын бэлэг тэмдэг мэт түүнд санагдана.